Сайн байцгаана уу? Өнөөдөр бидний хүрэх кино Японы 2016 онд гарч ирсэн Chujutsu High Drowning Low гэдэг романс драма кино юм. Жорж Асакурагийн Operation Knife Chujutsu хутаг манганаас төвлөн бүтээсэн байдаг. Сонирхолтой зүйл ярихад гол дүрт тоглосон Масаки Содо болон Нано Komatsu 6 алтын үеэр бүхэл бүтнийг амьдралыг туулсан мэд мэдрэмж төрсөн гэж хожим нь ярьцгаасан байжээ. Зураг авалт дуусмагц тэд тусдсан замаар явж Альянсийн цааваараа тэднийг дагалдаж байв. Гэтэл 5 жилийн дараа тэд гинэт гэрэлсэн тухайгаа ол нийт зарласан байдаг. Эргээ харахад тэдний нуугдмал мэдрэмжүүд яг л энэ кинонд шингэсэн санагддаг. Гол дөрөвдүд Нано Komatsu анх завар өмсгчээр карьераа эхэлж Японы хамгийн алдартай залуу жүжигчдийн нэг болсон ба The World of Kanako, Silence, The Last 10 Years зэрэг киногоор алдартай. Харин Масаки Содо бол Японы шилдэг жүжигчдийн нэг ба мөн дуулах төртэй дуучин нэг юм. Trine Nagumi, Gintama, Glow зэрэг бүтээлүүд тоглож ирсэн. За ингээд кинонд орохоос өмнө лайк болон subscribe дараарай. Кино Токиод завар өмсгчээр ажилладаг Natsume Mochizuki хэмээх өсвөр насны охины сэтгэл татам зураг авалтаас эхэлдэг. Гэвч өвөн өвдснөөс болж гэр бүл нь Ukigoma тосгонлоо нөхөд хүрч Natsume завар өмсгч ажиллаа өрхөх ёстой болдог ба дургүйх юм. Далайн иргэдэх жижигхэн тосгонд амьдрах нь Токиогийн амьдралтай харьцуулбал маш өдөртэй санагдана. Аргагүй л 15 тайхан болохоор уйдах нь мэдээж. Өдөр ирлээ гэр бүлийнх нь маш баяртай. Тосгонд ирснийхаа дараа Natsume ухтах баяраас нүгдэн гарч орхийг хориглоно гэсэн тэмдэгтэйгээр алхаад гайхамшигтай далайн ирэг дээр хурж ирдэг. Тэнд шаргал үстэй Koichiro Hasegawa Koch гэж ажилтдаг хүүг усан сэлж байхыг хараад түүнд баг зэрэг татагддаг. Ойртож чход гинэт урд нь гарч ирээд яасан мэддэхгүй дүрс шилжнэ. Дараагийн өдөр Natsume шин сургуульд очиход Ko мөн энэ ангид сурдаг болохыг мэднэ. Тэрээр мөн Otama Katsutoshi, Kana Matsunaga нартай танилцж өөр шин найзтай болдог. Хичээл үеэр Otama Natsumегийн зурагтай сэтгүүлийг Kohт үзүүлэхэд Ko хэрэггүй зүйл хэмээн тоолгүй шидчихээд ангиас гарахыг завдна. Үүнийг харсан Natsume далайн ирэг дээр Kot анх тарсан мөчөө сана. Тэр үед Ko өөрийн шин тосмын ойролцоо байсныг хэнд ч дээлэрэ гэж загсан байжээ. Тиймээс Natsume араас нь дуудаад "Хөөе, шин тосон байдаг тэр газар чимэнд очиж болохгүй юм шүү" гэж асууна. Үүнийг сонссон ангийнх нь гайхаж тэр газар буюу хориотой далайн ирэг рүү орсон хүмбэр бурхтын араал төртдөг гэсэн эртний домгийг ярилцсанаа. Харин Ko энэ талаар огтхон ч санаа зовдөггүй. Учир нь тэр өөргөө аль хэдийн хараагдсан хүн хэмээн хэлдэг. Өдөр Natsume далайн ирэг дээр очиход Ko элсэн дээр хөвтжээв. Тэд тосгон ямар өдөртэй санагддаг тухай мөн бурханд итгэдэг эсгээ ярилцсан. Удалгүй Ko гинэт чамд гоём харуулъя гэж хэлээд Natsumeg дагуулan далайн руу алхана. Тэр хоёр айжмаар ус руу ойртож чход Ko гинэт үзэсгэлэнтэй гэж шангаар ашиглаад Natsumeg дагуулan далайн руу өсөрч унна. Би бүр хараад яадаг хүлтвэ гэж бодно. Ko инээмсэглэн чи ч бас харагдчихлаа гэж хэлнэ. Гайхсан Natsume юу хийгээд байгаа юм бэ гэхэд Ko инээсээр чи өөрөө дэдэн гэсэн бидтэй гэж хариулна. Тэр хоёр инээлтэн далайд хэсэг цагийг хамтдаа өнгөрөөдөг. Маргааш Natsume сургууль дээр очиод Ko яагаад ангид ирээгүйг Kanagаас асууна. Гэтэл хажуугаас нь Otama Ko завгүй ажилтаагаа гэж хариулна. Үүнийг сонссон Kana тайлбарлана. Ko тосгоны хамгаалагч гэгддэг Hasegawa угийн залгамжлагч. Тосгоныхон түүнийг бурхадтай ойр дотны холбоотой гэж итгэдэг юм. Natsume үүнийг сонсоод тийм болохоор л их цантай дураараа юм байна гэж хэлнэ. Тэр үед нэг ангийн охин ирээд Natsume хамт ариун цэврийн өрөө оръё гэхэд за гэж Natsume зөвшөөрөөд түн таамт гарна. Харин Kana ангид ганцаараа үлдэж бодолд автсан ирсэн. Хичээл тараад Kana эзэнхээ загснаар нэг айлтам хөргөж өгнө. Тэнд Ko болон нэг настай өвөө байв. Өвөө нь Kanag хараад баярлаа гэж талархан хэлнэ. Kana дараа нь Ko руу хараад удалгүй галын наадам болно. Бэлтгэлээ сайн хийж байгаа зүтэй гэж асууна. Гэвч Ko бараг хариу өгөлгүй тоосон шинжгүй өнгөрнө. Kana хитгэе өгч болов Ko-хоос сонсчих болов уу гэж дотроо найдсан ч талааруулж сэтгэл нь баг зэрэг гондоохон буцна.
Энэ хэсгээс Кана Ко2 багаасаа бие биенээ таньдаг бөгөөд Кана нь Кохт сэтгэлтэй ч магадгүй гэдг нь мэдэгддэг. Тэр өдөр Нацумэ дуугаа өнөн гэртээ ирж явтал утсан дуурна. Утсаар нэгэн хүү ярьж өвөн болохоор хажуугаас нь Токиогоос Нацумэ зурвилсан том хайрцагтай илгэмжирсэн тухай дуулгасныг хэлнэ. Тэр хүү цааш нь ярихдаа Токиогийн алдартай гэрэл зурагчин Шого Хироно чамайг гэрэл зургийн номын зургаалтанд оролцохыг урьж байна гэд маш баяртайгаар дамжуулан хэлв. Гэртээ ирсэн Нацумэ хайрцагаараа онгойлгож үзэхэд дотор нь зургаалт материалууд олон урилгын зүйлсэлээ. Ээж нь дөхөж ирээд хайрцгийг нь харна гайхширч ямар мундаг юм бэ гэж баяртайгаар хэлнэ. Маргааш өглөө Нацумэ дуугонон сургууль руу явж идэл Ко бас дугуйтайгаа хажуугаар нь өнгөрнө. Нацумэ түүнийг хараад араас нь гүйцээ очиж яриа эхлүүлнэ. Танай гэр бүлийнхэн их гайхалтай өмсгөл сонссон. Би хэрэг болохгүй ч гэсэн зүгээр л хэлсэн шүү гэж Нацумэ хэлэхэд Ко түүнд хандаж чи зүгээр л зөнөөчрхаад асуусан бидтэй. Яах гэж надад хэлдэг юм чи угаасаа манай тэрэггүй гэж хүйтнээр хариулна. Ярианы стыг өөрчлөөд Нацумэ би удахгүй Ботобукийн зураг авалтад оролцсон гэж бахархалтай хэлнэ. Гэтэл Ко тоосон шинжгүйгээр чи өөрөө ямар зохимжгүй бурж өрөөсдөлхийг мэддэггүй юм уу гэж хэлнэ. Нацумэ хэсэг гайхаж зогсоод нүүрэндээ баг зэрэг үгүй нэмсэл тодруулаад чи Шого Хироног мэдхүү гэж асуухад Ко үгүй гэж товчхон хариулаад дуугаа унан цааш явчихна. Өдөр болж хичээл тараад Нацумэ ээжтэйгээ нөгөө Шого Хиронотой уулзаж зураг авалтандаа оролцсон. Анзаарч харахад Нацумэ буржгар үссээ чулуун болгочих. Ойд зураг авч яхад гинэт Ко чулуу шидэж Шого Хироногийн толгойг ончив. Тэнд байсан нэг хүн чи юу хийгээд байгаа юм бэ гэж уртагаар ашгарахад Ко энэ бол миний газар. Та нар харин юу хийж байгаа юм бэ? Мөн тэр час бараг миний гэж Нацумэг заагаад хэлчихээд цогтов. Нацумэ болохоор Ко хүлээ гээд араас нь хөөжгүй. Гэвч барьж чадалгүй газар суучхаад гунигтай царайлан хэвтэв. Өглөө отомо дуугаа өнөн ирж Нацумэ дээр очиод загас авчирч өгнө. Тэд хамтдаа Нацумэгийн Ботобукийн талаар ярилцсан инээлдэж улам татансан найзтай болдог. Хичээлийн үеэр Нацумэ Канатай таарна. Кана Кохийн талаар ярьж эхэлнэ. Ко их онцгой хүн. Чи түүнтэй илүү ойр дотн болоорой. Чин тасганы хамгийн үзэсгэлэнтэй охин шүү гэж хэлж байтал Кана эргэж харахад Ко тэдний ард чимээгүй хөнгөрч байлаа. Ко тэдний яриаг сонссон ч шууж хэлэхгүй өнгөрнө. Үүний дараа Нацумэ түүний араас очиод Ботобук маань дууссан гэж хэлээд эргэн араад гүн. Ко мөн ч юу ч хэлэхгүй араасан гүн. Суух хугацааны дараа Нацумэ гүйцэж чад барьж аваад ус руу унгана. Ко номчин ханагаа юм гэж асууна. Нацумэ цүнхнээсээ Ботобукээ гаргаж ирээд түүнд бэлэглэнэ. Нацумэ инх үйлнэ. Цаг хугацаа өнгөрөхтсөн би сэтгэлээ нуухай болсон. Ботобукийн зураг авалтаас мөгц бид хоёрын хоорондох цай улам ойртож магадгүй гэж итгэж байлаа. Тийм болохоор би анх удаа хайр сэтгэлээ илэн далангүй илчилсэн. Гээд нулимстай гүнэлж явахд Ко түнд нэг лаазтай ундаа өгнө. Нацумэ лааз онгойлгоход хөөс нь гинэт цэцэрч тэр хоёрыг нэлтэн. Тэд гисэн хугацаанд бие биелүүгээ ширтэж дараа нь дахин биенийг өмснө. Тэр өмчөөс эхлэн тэр хоёр хайр сэтгэлээ нуухай болж хилэн далангүй илэрхийлдэг болов. Маргааш өглөө Нацумэ гэр бүлийнхэнтэйгээ өглөөний цагаан уужив. Энэ үеэр ээж нь автаа ярилцсан. Нацумэг дахин Токио руу явуулах талаар хэлнэ. Үүнийг сонссон Нацумэ нэмсэглээд баярлалаа ээжээ. Гэхдээ би зүгээрээ эндээ үлдмээр байна гэж хэлнэ. Нацумэ дүүгээс асууна. Чи их найзтай болсон бидтэй гэхэд Нацумэгийн дүү тийм ээ их олон найзтай болсон гэж хариулна. Нацумэ нэмсэглээд за би хичээлд явлаа гэж хэлэн гэрээсээ гарна. Түүнийг явсны дараа ээж аав хоёр нь гайхсан хэвээр бие өрөөгөө харан үлдэнэ. Хичээл дараад Нацумэ Кодор очиод инхүү гомдлно. Хамт явъя гэж бодож байхад чинь төрүүлээд явчих юм аа гэж хэлэхэд Ко
Уйдгартай байна гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хариулна. Үүнийг харсан Нацумэ уурлаад урд нь очиж түүнтэй юм ярьж эхэлнэ. Тэгэхэд Ко өөрийн бугуйчаа тайлаад энэ чамайг хамгаална гэж хэлэн Нацумэд өгнө. Нацумэ мөн адил өөрийн бугуйчаа тайлаад энэ ч бас чамайг хамгаална гэж найдаж байна гэж хэлээд Код өгнө. Дараа нь дүрс шилжиж тэр хоёр хамтдаа зугаалж өрлөлтөн хөгжилтөн цагийг өнгөрүүлж эхэлнэ. Такуми Асуме хэмээх Нацумэгийн гэр бүлийнхэнтэй танил нэг ир гарч ирдэг нь үзэгчдэд харагдана. Удалгүй галын наадмын өдөр болно. Ко Нацумэ хоёр хамтдаа зугаалan цагийг өнгөрүүлнэ. Орой болж галын наадам эхэлнэ. Тэнд Отомо, Кана болон бусад найзууд нь цугласан байх бөгөөд Ко баг 100 наадмын үзүүлбэрт оролцож байна. Гэтэл Такуми Асуме ирээд өвөөчин гинэт өвдчихлөө гэж худал хэлэн Нацумэг дагуулж байна. Үүнийг харсан Кана харж үлдэнэ. Галын наадмын үзүүлбэрийн үеэр Кохийн бугуйч гинэт тасарч тэр ямар нэгэн муу зүйл болсон мэт зөв сонгороо мэдрэнэ. Тэр дараа Нацумэг хайхаар юм. Отомо үүнийг хараад ямар нэгэн муу зүйл болсон юм шиг байна гэж мэдрээд Кохи араасгүй. Явах замдаа Канатай таарахад Ко Нацумэ хаашаа явсан бэ? Ямар машин зуусан юм гэж яаран асууна. Кана хэлж өгмөгц Ко сандрын цааш гүн оддог. Нөгөө талд Нацумэ Такумитай хамт явж байхдаа сэжиг авч эхэлнэ. Энэ хавь тэмлэг байдаг юм уу гэж асуухад Такуми түргэн цэцлэмжийн газар энд байдаг гэж худал хэлнэ. Үндэ Такуми бол маш ивгүй гаж нэгэн байсан бөгөөд Нацумэг өвөө өвдсөн гэх худал мэдээгээр хөнгөө газар авчирч яв. Тэр Нацумэд удаан хугацаанд шунаж авсан бөгөөд түүнд халтхийг завдна. Айж сандарсан Нацумэ ойрлон машинаас бууж цогтно. Ко эцэст нь түүнийг олж аврахаар яруу очиход Такуми чулуугаар түүний толгой руу зөхиж ухаалдуулна. Нацумэ дахин цогтхийг оролцсон ч Такуми түүнийг борж авч хүчирхийлэхийг завдна. Хаз болоход Отомо бусдад хэлж амтсан тул тосгоны хүмүүс болон Нацумэгийн хав цаг тухайд нь ирчд Нацумэг авардаг. Энэ явдал өсвөр насны Нацумэд маш хүнд айдас сэтгэл зүйн дарамт төлдөв. Харин Ко ухаарсан байх ба болсон явдлыг мэдээд нулимс туслуулж Нацумэ түүнийг хараад хамтдаа өнгөрүүлсэн аз жаргалтай бүчтэй хальт эргэсэн. Үзэгдэл Нацумэ сургуулийн автобусан сууж явахдаа интернетээр өөрхөн тухай элдв цувраа тарсныг харна. Сургууль дээр Отомо найзтайгаа хамт хооллож явахад тэд Нацумэ ганцаар явж байгааг хараад дахиад л ганцаараа явна. Карьерын чунлаадаа гэх мэтэр элдвийг ярьж эхэлнэ. Үүнийг сонссон Отомо ихэд дургуйтсан. Та нарт ямар ч хамаагүй шүү дээ гэж ууртай хэлнэ. Отомо хоолоо идэх хүсэлгүй болж босоод яваад өгнө. Кано болохоор Нацумэгийн араас ирээд ингиараа өдөөд дараа нь Ирукато уулзмаар байвал уулзаарай. Тэр бомбт дээр байгаа. Тэр час чамтай уулзахыг хүсэж байгаа гэж хэлээд тэр үед яг найзууд нь Канаг дуудаад яваад өгнө. Нацумэ ганцаараа шатан дээр өдрөн хоолоо идчихв. Отомо түүнийг хайж ирээд чи өдрөн хоолоо идэж байгаа юм уу гэж асуув. Нацумэ инээгээд чи хүмсгээс ярьчихсан байна. Гэхдээ Отомо мөн инээгээд хөө ямар бүдүүлэг юм бэ гэлээ. Отомо Ко нэг л болохгүй мөстэй нэглээд яваад байна лээ гэж Нацумэд хэлж санаалав. Дуугаар Нацумэг сумдалж авсаар нэг цэцэгтэй газар зогсов. Отомо нэг цэцэг тастаж Нацумэд өгөөд сороод үз гэж хэлээд Нацумэ сороод амттай байна гин. Хоёлаа инээлтж явах яг тэр үед Ко хажуугаар нь зөрөөд явлаа. Нацумэ Канагийн хэлсэн бомбд дээр очиход Ко байв. Тэр Кохийн араас дагаж гүйсээр хамт завин дээр гарав. Ко Нацумэг хараад хоолойгч нь сонсоогүй нэлээд уджээ гэлээ. Нацумэ чи юугаа хийгээд байгаа юм гэж уурлан гомдсон өнгөөр чи тэнийг урт төстэй тэнийг новш хогийн зантай би чамайг банк хүлээж хэлсэн чи мэдхүү гэхэд Ко инээгээд л. Нацумэ уурандаа Ког ус руу түлхэж хаяв. Ко санаатайгаар сэлэхгүй чи өөх гэж оролддог боловч Нацумэ түүнийг аварчихдаг. Ко өөрийгөө хараагдсан юм боддог тул Нацумэтай хамт байвал Нацумэ хараагдана гэж боддог. Тиймээс Нацумэг өөрийг нь мартаж дахин уулзахгүй байхыг гуйв. Нацумэ уйлаад харив. Отомо Нацумэг тавшруулж түүнийг завурчин болох мөрөөдлийг дэмжиж Парис явахыг санал болгодог. Чамд зөндөө боломж байгаа гэхэд Нацумэ бодлого ширч хэлсэн аа. Тийм байх гэв.
Отомо хэсэг чимээгүй яжсэн. За намайг хараад дэмж миний nice batting хар зүгээр л хар nice batting гэв. Нацмэ инээгээд би ч бас чадах юм шиг байна гэд нэг зөвхөр авлаа. Отомо харсан уу миний nice batting гэд нацмэтэй хамт зөхөж нээлдэв. Нацмэ отомо чи надад таалагддаггүй шүү гэхэд отомо зүгээрээ найз байх зүгээр гэлээ. Отомо чи кино үзэх дуртай юу гэж асуухад нацмэ кино чи кино дуртай юм уу гэхэд отомо тийм гэв. Нацмэ отомотой жижиг зүйлсийн талаар ярилцсаар кино үзэхэр болов. Орой нацмэгийн бодолд орж ирэв. Тэр бодлоо цэнхэр өнгөр бодно. Мөн отомоч бас харагдана. Харин отомог улаан өнгөр боддог. Маргааш өглөө отомо нацмэ дээр ирэв. Нацмэ ханаад хүрсэн байлаа. Түр байж агараа гэд хувцас солино. Нацмэ хувцас сольж дуусны дараа уучлаарай гэхэд отомо зүгээрээ гэв. Нацмэ кино үзмээр л байна гэхэд отомо дараа хизээч хамааг үзэж болно шүү дээ гэд нацмэд бэлдсэн онцгой бэлэг дууны сэдий гаргаж өглөө. Нацмэ чи стайлиш юм аа гэж хэлээд бодсныг нь анзаарчихв. Нацмэ нуухад найзууд эзтэй харъя гэд харав. Тэр өөр өнгөтэй ганцхан камела цэцэгтэй адилхан харагдаж байна гэв. Отомо чи когтсан хэвээрээ юу гэж асуув. Надад хоёрын голд ороход л байхгүй. Гэхдээ чам зүгээр байвал би чамтай уулзч болно гэв. Нацмэ инээгээд хөмсгийг нь шоолов. Отомо нацмэгийн хөмсгийг харъя гэж хэлээд инээлтж байгаа нацмэг зөвлөмслээ. Энэ хоёр маань үүнээс хойш үерхэж эхэлнэ. Хэсгхэн дүрс дээр харагдана. Нацмэ руу өмнө залгадаг байсан тэрхүү залгаж өөрх нь асуудал намдсан тул Шого Хироно кинонд тоглохыг урьж байгаагаа хэлв. Гэвч нацмэ үүнд татгалзав. Маргааш нь хичээлдээ явж явах замд Хиронотой тааралдана. Нацмэ түүнд дургу байгаа хэлж бас өмнөх дүр нь бас надад таалагдахгүй байна. Маш эвгүй дүр байсан гэд уурлаж эхэлнэ. Тэгтэл отомо хашааны цаанаас зүгээрүү гэд гинэт гарч ирэв. Шого Хироно чиний шинэ залуу юу гэж асуухад нацмэ тийм гэв. Хироно ёжтой маягаар инээгээд нэрээ адил харагдчихсан шүү. Би уг нь чамайг их хол явах байх гэж боддог байсан гэд баяртай гэдэв. Отомо баяртай би өдөр дахиж уулзахгүй байх гэж бодож байна гэж хэлв. Нацмэ үүнийг сонсоод сонирн болчихгүй. Когчс танхачудтай нийлж тэдэнтэй зодон хийж явлаа. Бурханд залбирч хориотой газарт дахин утсан нацмэ шархагдсан Ког олно. Чинд юу хийж байгаа юм бэ гэж асуух үед ухаалтна. Нацмэ түүнийг өөр газар аваачиж сэрсний дараа чамтай анх уулзаад гялцж байсан. Үзэсгэлэнтэй гэж хэлэхэд нацмэ түүнтэй хамт эндээс явахыг хүсэж байгаа хэлчихгүй байна. Гэвч энэ бол бидний сүүлчийн уулзалт гэж хэлээд нацмэ урчин болох мөрөөдлөө үргэлжлүүлэхийн тулд тосгоноос явахыг хүснэ. Учир нь өөрөө тосгоны хамгаалагчийн залгамжлагчийн хувьд явж чадахгүй. Мөн нацмэгийн мөрөөдлийг саатуулахыг хүсэхгүй юу? Нацмэ явхад хүчтэй уйлж эхэлнэ. Когийн хүсэлтээр нацмэ урчин болох мөрөөдлөө дахин эрхэмлэн Токио руу нөхөр шийддэг. Нацмэгийн талаар отомод мөн салах тухайгаа хэлээд уйлж эхэлнэ. Отомо инээгээд битгий уйл гэж хэлнэ. Гэхдээ отомо өөрөө ч мөн адил уйлж эхэлнэ. Тэр босч дуудуулна. Дуудуулж байхдаа Токио руу яваарай, альтартай болоорой, мундаг жүжигчин болоорой гэж дуулан нацмыг тайвшруулж нийлгэж хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Тууны төгсгөлд отомо баярлаа, чатгаар хичээрэй гэж хэлнэ. Нацмэ отомо хоёрын харилцаа дууссан ч хоёулаа сайн найзууд хэвээр үлдэнэ. Тэр жилийн галын наадмын дараа Токио руу явахар төлөвлөж байсан Канамасгүй учралтай хүн нацмыг ажиглаж байгааг олж харна. Тэр хүн Такуми Хасаме байлаа. Нацмыг арай өөр юм болгож хэмжээгүй, хараахан мартаж хэмжээгүй байсан хүн байв. Нацмэ ээж ухаалтын өмнө түүнийг аврахаар ирж буйг олж харна. Энэ явдлын дараа Когийн хаана байгааг хинч мэдэхгүй байлаа. Кана Такуми нас барсан гэдгийг хэлэхэд нацмэ түүнийг устгасан гэж бодно. Дараа нацмэ Токио руу нүүж олон жилийн дараа альтартай жүжигчин болж шагнал хүртэнэ. Нэгэн өдөр тэрээр амралтаар төрсөн тосгонд очиж Кохийг дахин харахыг хүснэ. Киноны төгсгөлд нацмэ хоёр мотоциклоор хамт явж буй дүр зураг гардаг. Гэхдээ энэ боддож харин нацмэгийн шинэ киноны хэсгээс дэвлсэн хүсэл мөрөөдөл байсан юм. Кино төгсөв.
Нацумын олон жилийн дараа өөрийн мөрөөдөлтөд хүрсэн ч зүрх сэтгэлд нь хамгийн гүйлцэн хүн Кох хэвээр байв. Хэдийгээр тэд хамт байж чадаагүй ч тэдний өнгөрүүлсэн цаг хугацаа хизээж мартагдахгүй. Энэ бол хайр, алдаа, өсөлтийн тухай маш хүчтэй Япон кино байлаа. Баярлалаа.